Зөөрэ мэд шүү ахын дэсэ. За ямар ч сан хууль зүйн дотоод хэргийн дэд сайд тэ мөнх өрдний санаачлаад байгаа энэ эргүү хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол миний бие бол маш их дэмжиж байгаа шүү. Маш олон иргэд дэмжиж байгаа гэж бодож байгаа. Энэ өдөр сэтгцийн өөрчлөлт гэхээр хүнийг алж болдог, хүнийг яргаж болдог, тамалж болдог тийм үү? Хүний амь насанд халтаж болдог тийм үү? Энэ гашуун энэ аимшигын зовлон өдөр Монголын ард бид нар бүгдээрээ амслаа штэ. Тийм биз дээ. Энэ хуучин 2012 оны хуучин хууль дэмэл заалтаар бол энэ чинь тэгээд сэтгцийн өөрчлөлтөө энэ гарууч одоо тэгээд 2 жил юм 2.6 жил шаардны эрүүл мэндэгт одоо хэвтэн эмчилэх ялтай байдаг шиг байгаа. Энэ бол үүсэхгүй. Энэ бол асар аюултай шүү. Энэ нийгэм дугаасаа тэр чигээрээ айдас гүйцэд авчирсан. Хар хараасаа аим шиг гэмтэргүүд гарч байгаа. Ер нь ингээл залуучууд одоо болгоомжгүйгээсээ бол санамсаргүй байдлаас ууж идэж авьтаар суусан байдлаасаа болж хүн эрүүгийн гэмтэрд хордгоо. Тэрийг үүсэхгүй. Энэ эрүүл хүн ер нь нөөш хийхээргүй аимштай гэмтэрийг бол хараасаа үлдэж байгаа. Хүн болгон мэдж байгаа. Энийг бол би цаг үргэлж ядлан эсэргүүцэн угаасаа тодорхой штэ. Тэр аимшид 16 настай охин 30 настай ээж бүсгүй хоёрыг одоо амь насыг хороосон цувар далавчингийн хоёрыг одоо ямар үе шатандаа явж байгаа. Энэ новчлуудыг одоо бүр өстой тхийгээ зайлуулах хэрэгтэй ер нь. Өнөөдөр ингэж ярингуул намаа цаазын ялын сэргээг талаар миний бие зүгээр энэ би энэ цаазын ял гэдэг энэ субъект ялын субъект бол тийм нэг их хялбар амархан асуудлын талаар би яриад байгаа биш шүү дээ. Аимштай ялын сангас ахгүй юу? Аимштай ялын сангас. Гэхдээ энэ ялын сангас бол одоо Монгол улсад гарцаагүй хэрэгтэй юм байна гэдгийн талаар би цаг үргэлж лайдж төмөө олондоо түгэж байгаа. За манайха эхнээсээ нэг ширэгэд ороод ирээ. Тэгэхгүй наа чи ерөөсө явдгүй шүү. Ингээ цаанаасаа би репорт блокод маш их байдаг болохоор ерөөсө явахгүй байгаа. Тийм учраас цаашаа группүүд ширэдэд олоолаа болъё. Ер нь энэ хууль зүйн дэд сайд мөнх эрдэнэ бол маш мундаг хуулийг санаачилж штэ. Нэмэлт өөрчлөлт ороод ирдэг маш зөв штэ. Хуучин эрүүгийн хуулийн зөвлөлт гэхээр эн чинь ялц амшиг асуудлаас байгаа голоор нь ойлгож байна. Мөнгөтэй төрхтэй хөнгөтэй улсууд чинь янз бүрийн сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн одоо янз бүрийн бичгтээ данслаа манслаа гэдэг тиймэрхүү юм гарч ирээд ингээд ялц амшаад байхыг бол үгүйсэхгүй. Ер нь үгүйсэхгүй. Энэ бол зөвхөн миний хардах сэдв шүү. Хардах сэдвэр. Хүн болгон үндсэн хуулиндаа хардах эрхтэй. Аимшигтай байгаа ч өдөр. Өнөөдөр тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагыг би хэлээд байгаа ш та нар өнөөдөр хоёр хүний хоорондох хэрүүл яах вэ? За ёо. Энэ лайв гэдэг улсууд ингээ хоорондоо алцаад, тэмцэгчнэр хоорондоо алцаад ингээл яваад ах юм. Наа чи нэг гол сонирн биш. Хамгийн гол нь өнөөдөр нийгэмд болохгүй байгаа асуудлын талаар бүгдээрээ дуу хоолой болж явах ёстой гэдгийг бол би уриалдаг байгаа штэ. Энд чи буруу юм огтоос биш байхгүй юу? Энд чинь яг нийгмийн болохгүй байгаа асуудлын талаар өнөөдөр тэмцэж дуу хоолой болж байгаа юм бол тэр бүгдийнхээ хойноос дуу болох ёстой. Тэрээс өнөөдөр хоёр хүний хэрүүл хоорондоо хэдэн тэмцлэг улсууд нь хоорондоо алцаа тийм биз дээ. Яваад байгаа л өнөөдөр дүү зүрхийг бид нар харж штэ. Яагаад гэвэл монголчууд өнөөдөр эвлэлтэн нэгдэж чадахгүй байгаа шалтгаан эндээ байгаамаа. Өнөөдөр би хэлээд байгаа штэ. Өнөөдөр монголчууд бүгдээрээ эвтэй тэмцлэг улсууд нь нэвтэй зөв зүйлийн төлөө дуурдаг байх ёстой байхгүй юу өнөөдөр тийм үү. Тэгээс нам яриад сонгуул яриад тэгсэн энэ тэгсэн тэрийг бит юм уу тэдэн зуун саяг энийг ингэж гинэгээд иймэрхүү хэмжээгээр хэрүү ингээд тэмцлэг нэр зүүсэн иймэрхүү хэмжээгээр дуу хоолой болдог олонний инфлюенсер болдог гарууд би хэлчихье. Та нар энэ нийгмийн болохгүй байгаа асуудлын талаар дуурдаг байх ёстой. Би хэлээд байгаа шүү дээ. Энэ Монгол улсад олон улсын конвенцэд цаазын ялгүй гэж хэлсэн улс орн Монгол улс маш олон улс орн байдаг баха. Бид нэр үгүйсэхгүй. Гэхдээ захиагийн элбэг дөрж гээд энэ хүзүүгүй хулгайч өнөөдөр өөртөө зориулж хууль баталсан баха гэж бодож байгаа. Энэ бол бүр аимшигтай байхгүй юу? Аимшигтай. Өнөөдөр хүний эрхийг дээдэлдэг Америкийн нэгдсэн улс гэд за манайха 19 хүн орж ирсэн байл бүгдээ нэг 3 ширлээд өгөөч яхан дэсэ гууж ин олоолаа болъё. Би яг энэ бодит үний имийг ярих гээд байгаа байхгүй юу? Дэлхийн нийтэд хүний эрхийг хамгийн их дээдэлдэг Америкийн нэгдсэн улс заяа. Америкийн хөрш айлын жишээ хөршин хэрэг ажилтны айлынхын хөршин хүүхдэд загнаа зандчаад байх юм бол ирээд шууд цагдаа дуучдаг газар чинь Америкийн нэгдсэн улс. Хүний эрхийг дээдэлдэг улс өнөөдөр цаазын ял гэдэг ялтай. 120 130 40 жилийн ял байдаг. Ингээ та нар боддоо мэдхгүй нэг нь нүдэн орой дээр гарна шүү. Өнөөдөр яагаад миний лайв ингэж явахгүй нэг үл та нар мэдж байгаа. Саяхан 19 20 хүн байсан.
Миний энэ ярьж байгаа сэдв бол тийм хүмүүс тийм анхааралгүй хандах тийм сэдвтэй лайв биш. Хүн болгон сонсох ёстой, хүн болгон иргэний үүргээ биелүүлэх ёстой. Ялын сангасаа чангалахгүй бол энэ аливаа нэгэн улс оронд ер нь энэ гимтэргийн гимтэргийг багасгахыг бол ер нь хуулиа барьдаг байх ёстой. Хууль нь чанга байж өнөөдөр хуульд нь захирагдах ёстой байхгүй юу? Ойлгож байна уу? Хуульд нь захирагдах ёстой. Өнөөдөр бүгд хятадд бас яасан байх нь вэ? Дэлхийн хүн амаар маш тэргүүлдэг улс орон. Бас л цаазын ял орно. Цаазын ялтай. Өнөөдөр Монгол улсад би цаазын ял гэдэг юмыг хэсэгчлэн болохгүй сэргээж өгөөч гэдгийг бол би хоолоогоо сөөдөл ярьж байгаа. Хоолоогоо сөөдөл төмөө олныхоо төлөө тэмцэж байгаа. Тэмцгээс өөр ямар ч гаргалгаа надад байхгүй. Өнөөдөр Гандамрын дуу хоолой маш олон хүмүүст хүрж ивэл би баярлна. Би баярлж байгаа. Өнөөдөр намайг шүмжиж байгаа улсууд маш их байгаа. Зарим нэг улсууд нэг эмэгтэй өнөөдөр ингэж харж байгаа нэрээд оруулаад байна. Цаазын яд гэдэг юм сэргээгээд ингэж байна. Энэ таалагдахгүй байна. Сэтгцийн эрүүл мэндийн өвчтөе хүмүүсээ гадуурхлаа гэд ингэж мушгин гуйлаад яриад байгаа асуудалд бол би эсрэг байр суурьтай байгаа шүү. Хизээш тийм юм байхгүй шүү. Би өвчтөе зовлоноос сэтгэл мэдрэмжийн өвчтөе бүх хүмүүсийг би хамгаалж огтхонч тийм юм яриаггүй. Өнөөдөр сэтгэлийн өөрчлөлтөө гих ял завшдаг тийм үү? Эрүүгийн гэмт гэртэн алуурчин тийм үү? Гэр бүлээр хүүс тэмтэрж байгаа асуудлыг өнөөдөр монголчууд бид нар бүгдээрээ харж байгаа. Өнөөдөр 30 настай бүсгүй, 8 сартай ураг, 4 настай бяцхан охин нарыг өнөөдөр сүүлжийн замд нь үдсэн өдөр өнөөдөр болсон. Амьжтай хар өдөр болсон. Тийм учраас миний хувьд бол цаг өргөж дуу хоолой төмөө олдны төлөө тэмцсэн байх ёстой. Ингээ та нар бодолтой аимшиг байгаа үстэй. Одоо хуучин эрүүгийн хууль заалтаараа хууль мэддэг улсууд нь та нар бичээ тайлбарлаад өгөөрэй. Би бол хуульч мэрэгчлэн бишээ. Би бол боловсрол бол маш нэмгэн. Сэтгэл зүрх бол маш тэмүүлэлтэй. Найз төгч найз минь дээр юу нэг ганц шийдэлд өгөөч. Ингээд найз маань өдөөс найзгаа үржих гээд явж байна. Ядаж нэг 2 3 шийдэд өгөөч гэж гуугаар сууж байна. Яриаггүй. Одоо ингээд манай найз нар ихэд ямар ч хүний нүд гараагүй. 144 хүн үзэн 3 хүн ширсэнд байгаа байхгүй юу манайхаа. Ингээд нэг олон групп шэр хийгээд өгөөч. Манай найз хөдөөний юм учраас шэрлэх юм байхгүй байна уу. Ямар ч зүгээр өөрөө найз байгаа нэг юм шэрлж цаа явах шээ. За. Ер нь ийм байгаа даа байхгүй юу? Ер нь улс их орон сайн сайхан амар тайван амьдарч ивэл бидний хэрэгтэй. Бидний үр хүүхдэд өнөөдөр аимшиг гаж донтон алуучдын гарт өнөөдөр амь насаа адж байгаа энэ зүүн цагт өнөөдөр бид нар дуурж яж дуу хоолой тэмцдэг гэсэн нэр зүйлсэн залуус өнөөдөр дуурдаг нэгддэг байх ёстой байхгүй юу? Бид нэгдвэл байж бид аливаа юмны хард гарах ёстой. Харин өнөөдөр хууль зүйн дэд сайд мөнхөрдөг залуу маш мундаг залуучууд байна. Ерөөдөө маш мундаг байна. Хууль зүйн сайд бэвхэрчсэн анхааралтай авах. Ерөнхийдөө буруу юм бол байхгүй. Буруу юм бол байхгүй. Өнөөдөр Монгол улсад айдас хүйстэнд бид нар амьдарч байгаа. Нийгэмд үнэхээр үнэн штэ. Айдас хүйстэй. Өнөөдөр яагаад Монгол улс өнөөдөр цаазын яд гэдэг юм боломжгүй. Энэ цаазын ядаг ерөөсө олон улсын гэрээ каноч юу нэгдсэн үндэслэлийг байгуулах ганцхан санал тавьж хүсэлт гаргах субъект нь Монгол улсын иргэн шугнагийн хөрсөх юм аа. Би иргэн хөрсөхдөө би хандаж хэлж байгаа. Өнөөдөр цаазын яд гэдэг бол амьжтай ялаа. Энийг өнөөдөр миний зүгээс ярьж байгаа асуудал хүнд зэдв хөндөж байгаа боловч ерөнхийдөө энэ нийгмээ өнөөдөр бид нар аварж энэ айдас хүчтэй аимшигтай энэ адуучдын дунд өнөөдөр үр хүүхд маань өснө торжин гэхээс би үнэхээр их айж байна. Үнэхээр хүн болгоод надтай адилхан үзэл бодолтой байгааг бодож байгаа. Тэгэхээр хууль зүйн дэд сайд мөнхөрднийг бол бүгдээрээ дэмжин шүү. Залуус дэмжин шүү. Иргэдээ дэмжин шүү. Энэ бол буруу юм огтосоо байхгүй байхгүй юу? Ойлгож байна уу? Энэ бол хуулийн цоргоо, хуулийн хулгай. Ойлгож байна уу? Ямар ч нөхцөлд хүний алтан амь насыг хөнөөсөн эрүүгийн гэмт хэрэгтэн энэ гаж домтонгууд өнөөдөр хой нийгэмд хой туган жаа багсчих шээ. Гаж домтонгууд өнөөдөр асар их байна гэдэг чинь аимшиг төрүүлж байгаа байхгүй юу? Аимшигтэй. Өнөөдөр хүний амь нас алддаг, өнөөдөр хүн бурхан болох, энэ тийм болох асуудал нэрэ зүгээр л байнга л болдог юм шиг болцсон байж тээ угаасаа. Тэр ойлгомжтой үстэй угаасаа.
Энэ тэнтгүүд угаасаа тийм юм сонсдог. Байжгаа сошиал дээр хин нэгэн бурхан боцтой. Байжгаа хин нэгэн гайж тонтон хүний хөрийг хүчин дээр хүчрхийлээд болоод алцлаа, шкафанд игээд алцлаа, чамдааманд игээд алцлаа гэд аимшиг юм бид нар ингээд цаг үргэлж сонсож байгаа шүү дээ. Энд чинь ямар амар аимшигтай айцтай гэдгийг та нар мэдж гэнэ үү? Би бол яг шууд хэлэхэд би бол өхөн хөвгтлээ би энэ Монгол улсынхаа сайн сайхны төлөө иргэдийн амьдралыг хамгаалахын төлөө үнэн зөв байдал, үнэн ялдаг байхын төлөө би тэмцэн чадж байгаа. Үргэлж өнөөдөр ингээд та нар хараа л да. Миний энэ бэж хаяг өнөөдөр 36 мянган дагагчтай болсон. Өнөөдөр 36 мянган дагагч маань намайг итгэл үнэмшлэрээ дагсан. Би тэднийг муу цаг үргэлж хүндэлнэ итгэл үнэмшлэрээ. Тэгэд яагаад олон төмөнд хүрэхгүй байна гэдэг шалтгаан чинь юу вэ? Гандамар гэдэг үний энэ мөрийн амарсан царай мотой энэ залуу цаг үргэлж үнний голыг ярьж шүүмжилж байгаа учраас нөгөө Трол айм гэдэг улсууд чинь намайг барьж идчих байгаа байхгүй цаанаас нь. Хитэн талаас репортлол болдогтоод ингэж байгаад байна. Хүний амнаас одоо хонь гарахтай адилхан болчихсон юм уу? Адилхан болчихсон юм уу? Би энийг асуугаад байгаа шүү дээ. Энэ чинь тэр чигтээ аимшигтай байхгүй юу өндөр? Нэр аимшигтай. Энийг ингээд чимээгүй дуугүй хараад ингээд байгаа асуудал чинь бол яг үнэн гэлгээд бол аимшигтай шүү. Үнэхээр аимшигтай. Одоо ингээд манай найзын өдөөний юм багын найзын хамдын одоо юун дээр хараа ингэж гарч байгаа. Ямар ч хүний нүд байхгүй. Хүнгүй хоосон юм шиг намайг ярьж байгаа дүрсгүүлээд энэ цаанаас нь репортлж бодох гэж байгаа. Ийм муухай заван байгаа байхгүй юу? Үннээс үхтлээ айдаг. Үнэхээр үннээс үхтлээ айдаг. Одоо би найзтайгаа фэйсбүүк найзад hodж байгаа боловч миний найзын хаягн дээр ингээд гарч ирдэггүй. Одоо ингээд гарч ирдэггүй. Миний лайв ерөөсө гарч ирэхгүй. Ийм муухай заван байгаа байхгүй юу? Одоо ингээд та нар хараа л да. Миний найз намайг дагсан принцесс гэд найз гэд гарч ирж байна. Байхгүй ингээд гарч ирдэггүй. Ийм муухай байхгүй юу? Цаанаас нь ингээд хаачаад тохируулчаад ингээд байгаа асуудлыг би яриад байна шүү дээ. Эцсийн өнөөдөр хүн яах ч амьдрдгийг. Хүн эцэгийг үр хүүхдүүд нь эцэгийг ачийг хариулах гэж эцэг эхчүүд нь үр хүүхдээ сайн хүн болохын төлөө өнөөдөр бид нар энэ зуунд амьдарч байгаа үстэй. Тийм биз дээ. Бид өнөөдөр энэ зуунд амьдарч байгаа шүү дээ. Энэ нас гараад ирчихгүй дээ. Тэг хооч. Гараад ирчих шиг. Би ганцхан үнэмиг хэлье заяа. Үнэн зөв бай, тууштай бай. Өнөөдөр ингээд сошиал тэмцдэг улсууд нэг өксөг ухаад нэг муулаад нэгнтэйгээ алцаад энэ дээр хэдэн зуун мянган үзээд би одоо лайв гэдэг энэ дүүг би сэлмээр байгаа. Хямралхаа дүүг одоо чи болоо. Энэ лайвыг чи төмөө олондоо өнөөдөр хүүхдүүд ч гэсэн маш их харж байгаа. Харж байгаа хэдэн цаг согтуул лайв хийгээд байна. Алцсан илгэн надтай үзэх хүмүүс байна уу гэн ямар хэрэгтэй юм бэ? Болоо ах энэ заяа мэдээ бол бид одоо хонтож хамарж ирүүл бол заяа. Хэрэггүй. Би яагаад өндөр бочимдаад байна? Яагаад бухимдалтай байна тийм үү? Би энэ захин мөрөдөд одоо би давсан зогсоохын төлөө би 300 хоног тэмцэж энэ хуулийг батлуулсан. Зөв зүйлийн төлөө урагшаа явсан. Цаашдаа ч урагшаа явна. Одоо тэгээд яг яа гэдэг ахын төсөө. Бид ингээд цаг үргэлж гашуудлыг сонсож, цаг үргэлж бид нар жанжисгодын талбай дээр ингээд цод асгадаг ард түмэн байх юм уу? Хүн болгон тав ширжиж манайхаа. Хамгийн амин өнөөдөр 30 мянган дагагчтай 36 мянган дагагчтай пэйж хаягн дээр маань үнэхээр юу ч гарахгүй байгаа. Таньжаа балчин таньжгаа шүү. Баярлалаа балжаа. Баярлалаа балжаа цааш нэг 10 гүрэм ширжээд гэж гуйж байна. Танилгүй яах юм бэ? Таньжгаа. Өнөөдөр яагаад монголчууд сайн амьдрахгүй байгаа? Баялагтай эзэн болж чадахгүй болохоор Монголын ард түмэн сайхан амьдрахгүй байгаамаа. Өнөөдөр Монгол улс дэлхийд байгалийн байгаар авт ордог асар баян улс орн баггүй юу? Стратегийн ордод нь хитгэн нөхдөд эзэн гараа суучихсан. Энийний төлөө дугардаг ард түмэн байхгүй, жагсдаг ард түмэн байхгүй. Өнөөдөр монголчууд бид өнөөдөр сайхан амьдрахад маш их боломж байгаа.
Одоо миний зогсож байгаа Зэвдэн замын доодод алтны сууг юм уу 9 эрдэнэ оюу янз янзын үнт одоо баялагын судалт гүйж байгаа. Гүйж байгаа. Өнөөдөр энэ аимшиг алгуудыг хараад ингээд чимээгүй байгаад хил мэдээллийн байгууллага та нар очиод асуултаа. Хууль ёсны байгууллага шаардлагын хэмжээс асуултаа. Энэ шаардлагын энэ гачтай хүн чинь одоо сайн гэр бүлээр хүч тэмдэг энэ нөхөр чинь тийм үү? Өмнө ямар ял хэрэг мэдэлж ирсэн. Нэг Facebook, нэг пэйж, нэг юу пост явж ирсэн юм аа. Би скриншот хийж авч чадсангүй. Тэн дээр бас энэ алуурсан чи өмнө бас аимшиг гэмтэр хийж ирсэн алуурсан гэж байгаа. Ингээд сул яваад байгаа нь хамгийн аимшигтай байхгүй юу? Тэр шар хаадны хэмлэг дотор шорон барилтаа болохгүй. Энэ сэтгцийн өөрчлөлтөө усаж өөрийгөө өдөрт чадахгүй. Аимшиг гэмтэр хийгээд бол ингээд хийдгээд байх юм уу? Ингээд хүн ард нь амнасаа алдаад хүүхд өнчрөөд гэр бүл хүүсээрээ тэмтрүүлээд ингээд байгаад байх юм уу? Тэгэл энэ нийгэмтэй бид нар ингээд хөл зэрэгцээд энэ нийгэмтэйг мөр зэрэгцээд яваад байх юм уу? Хамгийн тэнэг асуудал чи энэ шүү монголчууд одоо сэрэг цаг болсон шүү бид нар. Хань хууль зүйн дэд сайд мөнгө өрдөн баярлалаа. Хууль зүйн сайд бэвхээр одоо дамжуулаад цаашаа явах бах. Хаврын чуулган хүлээх хэрэггүй. Би хэлж хүлээх хэрэггүй шүү. Хаврын чуулган хүлээх хэрэггүй. Хүний амнаас нэг хүний амнаас ч гэсэн юунаас илүү үн цэнтэй байх ёстой. Хүний алтан ам гэдэг бол асар их үн цэнтэй байх ёстой байхгүй юу? Энэ үн цэнтэй хүний амнаас ингэж хороодог гаж томтон алуурчид сэтгцийн өөрчлөлтөд нэр зүйлсэн энэ алуурчид эдгээр байх ёстой газар л байх ёстой. Өнөөдөр Монгол улсад өнөөдөр энэ цаазын ял гэдэг бол энэ байх ёстой юмаа гэж одоо миний хувь зүгээс одоо бодож байгаа. Би ард түмэндээ түгэж байгаа. Энэ бол Монгол улсын ерөнхийдөө Жухнагийн хөрөсөх гэдэг хүнд хандах гол субъект юм шиг байгаа. 1946-48 онд Монгол улс нэгдсэн үндэсний байгуулалт өргөдөл өгөөд 1961 онд 101 дэх орноор өнөөдөр нэгдсэн үндэсний байгуулалт эзэлсэн байдгийм аа. Тэгэхээр өнөөдөр ийм байгаа байхгүй юу? Одоо бид нар яг энэ хуулийг өөрчлөөд одоо хуучин эрүүгийн хуулийн зүйл заалтаар явдаг уу? Өнөөдөр тийм биш үү? Хин нэгэн сэтгцийн өөрчлөлтөө хин нэгний зохиол зодоод тангараад эрүүл мэндийн хүнд хохоод очроод хүн амныг хэрэг хийсэн этгээд өнөөдөр 2 жил юм 206 сар сэтгцийн эрүүл мэндийн эрүүгийн тасаг гэдэг нь хөвтөж чаад инфлюенcer гарч ирээд ингээд сошиалд амьдарч ирэхээр өөдөртэй байгаа шүү дээ. Яг адилхан жирийн иргэдтэй хамт адилхан ялын бос нь өндөр байх хэрэгтэй байхгүй юу? 10-аас 15 жил. Тэгээ ийм байгаад байгаамаа. Манайхаа ерөөсө Монгол улс өнөөдөр яг ингээд би айгүй хэрэгтэй мэдээлэл өгөх гээд байгаа байхгүй та бүхэндээ. Даанч ингээд хүмүүс орж ирэхгүй ингээд миний энэ бэж хаягч ингээд цаг үргэлжийн ийм репорт блокнд байдаг болохоор үнэхээр нэрээ төмөө олондоо хангалттай хүрч чадахгүй байгаад би харамсаж байгаа. Ер нь бол энэ холбооны мөрдөх төвчөө гэдэг дэлхийн нийт байд холбооны мөрдөх төвчөө гэдэг улстай Монгол улс гэрээ контракт хиймээр юм байгаамаа. Хэрвээ холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллагатай гэрээ контракт хийгээд ингээд явах юм бол улсын их орноо тонон дээрмсэн энэ хулгайч ловирчд одоо наад захигийн элбэгдэр сахал эрдэн бэлэг сайхан бэлэг энэ понцгийн цагаан одоо тэр нэг яруу найрагч мөнх хатгад улсын их хурлын гишүүн эдгээр улсууд ингэж зогтаагаад хуулийг гүйцэлгээд явж чадахгүй маа. Холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллага бол хаанч бүрэн ихтэй байгууллага. Навчнуудыг ястаа дээр одоо сүү батуулч гэдэг юм энэ жилийн одоо хаустай анги хэдэн хаустай гэдэг ингэж өгдөг этгээдүүдийг бол өстой хаа байгаа газар хаусыг нь бүгдийг битүүмжлээд тэр улсыг нь хуулиар өнөөдөр ялын босгыг нөгөө явах юм бол үндэ Монгол улс шиг тансаг сайхан амьдрах улс орн байхгүй байхгүй юу? Яг үнэн шүү. Холбооны мөрдөх төвчөө гэдэг байгуулалтаа одоо хамтран ажиллахаар юу нь болохгүй байгаад байдгийг хууль зүйн дотоодын сайд бээнхүү ирээ. Та санаачлаач. Энэ Монгол улсын ерөнхий сайд гомжин цанцыг та санаачлаач. Энэ Монгол улсын иргэнээс та санаачлаач. Улс их орноо боддгий бол өнөөдөр бид нар бүгд сайн сайхан юм бодох ёстой байхгүй юу? Уулна. Холбооны мөрдөх төвчөө гэдэг байгуулалтад хамтран ажилладаг субъект болоод ингэж явах юм бол эдгээр энэ улс их орноо тонон дээрмсэн улс их орноос уруу зугтаагаад алга болсон дайчсан Монгол улсын хууль ширхийн байгууллага яаж чаддаг вэ? Дархан заачтай болсон энэ новчнуудыг бол бүгдийн жигтэй тэр гадаадын шорондыг болохгүй энэ Монгол улсын хуулиар шийтгэхэд өгөх ёстой. Бүрэн боломж болцоо байгаа байхгүй юу? Энэ айгүй зөв шийдвэр, айгүй зөв санаачлах би ингэж шүглүүлж байгаа. Шаардлага маань ерөнхийдөө би маш олон хүмүүсийн олигарх хулгайчдын дургу хүрэж байгаа. Үнэхээр хүрэж байгаа шүү.
Хүргээд яах вэ? Сайндаа нэг алан тална гэж чаад очил ингэдгий. Нэг их ална гэсэн усуд байдгийг. Би бол харин цаг өргөж юмнаас айц хүч байхгүй. Хангалттай сайхан 50 насыг насллаа. Одоо улс их орныхоо сайн сайхны төлөө, нийтийн гашийн төлөө, хүүхдүүдийн төлөө өөд дуурах ёстой байхгүй. Үр хүүхдүүдийн төлөө бяцхан зүрхүүд юм гаш тодгоод алаад байна. Хүчрхийлээд байна. Амь насыг авч яваад байна. Энэ бүгдийг дасан зогсоох нь бол хамгийн зөв алхам шүү. Үнэхээр хамгийн зөв алхам. Өнөөдөр Монгол улс хууль зүйн дотоод хэргийн сайд, одоо хууль ёсны байгууллагын дарга нар, ерөнхий шүүж, ерөнхий прокурор, ерөнхий сайд, ерөнхий дэд Хямбгоо нэдийг бүгдээрээ нийлж гад холбооны мөрд төвчөө гэдэг байгууллагатай гэрээ контракт хий. Тэр нь асар жоохон үнэтэй гэж байгаа, мөнгөнд үнэтэй гэж байгаа. Тэр үнэтэй байсан чи яадгийг. Оюутлогын гэрээ гэдэг ямаар сангижийн баярцал гэдэг болгооч 20 мянган хувьчилж лойрдаад Монгол улс өдөрт 10 тэрбум төгрөгийн өдөр алдагдaltaй зээлийн хүү төлж байгаа. Тийм учраас болохгүй ард түмэн гэсэн хандив өргөж бүгдээрээ болохгүй би ард түмний хандив цуглуулж гад болохгүй тэр ханддаг газарт нь хандмаар байгаа аахгүй өнөөдөр ой. Холбооны мөрд төвчөө гэдэг байгууллагад хамтран ажиллах юм бол танаа зуртаа зөндөө үзчихээ. Холбооны мөрд төвчөөний байцаагч нар, холбооны мөрдөгч нар бол аль улс орноос үлдэх хамаарал хааж очиод гүйцэтгэх ажиллагаа явуулах бүрэн боломжтой субъект нь аахгүй юу? Энэ субъектыг яагаад Монгол улс хамтраад ажиллаж болдгүй? Улс их орныхоо хулгайч нөөрчин энэ олигархуудыг дийлхэ байгаа hodж байгаа шүү дээ. Үнэхээр хүн болгон мэдж байгаа шүү дээ энийг. Одоо тэгээд яах вэ? Яг энэ чигээрээ иргэд маань амнасаа алдаад бяцхан зүрхүүдийн маань хүчиндэс хүчрхийлж гаж додгоод халаад ингээл байгаад ах юм аа. Хулцсан сай дэд сайд мөнх эрдэнэт залуугод би дүү хүүгод би өстой жигэн дэмжиж байна. Яста хоёр гараа өргөөл дэмжиж бид нар бүгдээрээ. Би өстөр ирээд оруулсан ямар ч 700 ширэлсэн байлаа. Өнөө шөндөө 1000 болчих واخ. Энэ хүн болгон 10 20 ширэлэх хэрэгтэй. Энийг хүлээх шаардлагагүй байхгүй хүлээх шаардлагагүй. Энийг хаврын чуулган цаг хугацаа алдна. Энэ хооронд дахиад гэмтэрэг дахиад цуврал алуурчин цагаад алуур гарахыг үгүйсэхгүй байхгүй юу? Энэ нийгэм чинь тэр чигээр харгас болцсон байна шүү дээ. Үнэхээр нэр миний таньж мэддэг олон таавын хүүхдүүд орон шоронд ордог, ах トゥ нар ордог. Янз бүрийн шорооргоор явсан залуус хизээч ийм гэмт хэрэг үйлдэхгүй шүү. Аавын хүүхдүүд нэр шүү. Яаж буйнаа бозортой ийм аимшиг хүчингийн ийм гайс товдаг ийм аимшиг алуурчин, цуврал алуурчин ийм аимшиг бозроо шиг гэмтэр хийхгүй шүү. Тэгэхээр жирийн хүнд оногддог ялтай адилхан хэмжээний дүүслэг ялтай байгаад нэг яалтаа тэр шараадныхаа ажил тусгай тийм шорон байна л та. Үнэ инээдэм юм аа. Миний бадаж гандамар гэдэг энэ пэйж хаяг нэрээ. Энэ блокн дотор байдаг болохоор нэрээ. Спортод байдаг болохоор үнэндээ л нэрээ. Маш олон хүмүүс үзээд байгаа. Хүний нүд гарахгүй мөртлөө одоо нэг 10 нүд гараад байгаа. Тэсээ найз өвчдөө найзынхаа утсан дээр ингээд ороод харангууд байхгүй. Юу ч байхгүй. Хүний нүд ч байхгүй явж байгаа дараад байгаа. За энэ ингээд өдрийн маань явж байна. Одоо их сонир шүү нэрээ. Ижил лайв хийж байгаа хүний нүд гарах ёстой биз дээ уулна. Та нар манайхаа хардаа. Хүний нүд гарах ёстой биз дээ байхгүй ингээд байхгүй. Ямар ч юм байхгүй. Тэгээд одоо үжил гараад 262 хүн үжил 5 хүн ширэлсэн байгаа байхгүй. Ядаж 11 хүн та нар нэг ширлэж ядаж. Би зөв сүдийн төлөө дуу хоолоо болж хоолоогоо сөөтөл өнөдөр нэрээ ой. Хамаг энерги алдан дугуйч дуу хоолоо болж байгаа шүү дээ. За ямар ч нэг 23 та нарын бүгдээрээс ширэлсэн юм уу 23-ыг гараад ирлээ. Гэхдээ ядаж ширээ 100 болчихмаар шүү дээ уулын тийм үстэй манайхаа. Ёстой юу дэд сайдууд хэрэггүй гээл ингээ сая бопрод боо юм болоод байсан. Засаг огцруулдаг гэсэн хэрэгтэй хүн дэд сайд болоод гараад ирвэл хэрэгтэй хуулийг одгоо санааслаад явж штэ. Хэрэгтэй хуулийн талаар яа энд нэмэт өөрчлөлт оруулах болохгүй юм байна. Хуучин эрүүгийн зүйл залтаар явах юм бол ял завших буюу энэ аимшигтай байна гэдэг тэр хүн өнөөдөр нийгмийн аюулыг өнөөдөр сэрэмжлүүлэх дуу хоолой болж штэ. Сайн бай дэмжих ёстой. Одоо яах юм 262 хүн орж үзэж гарсан байна. Хүмүүс төр миний фэйсбુક найз дээр энэ лайв гарахгүй байгаа шалтгааныг би хайгаад байгаа. Яг цаг үрж репортлчээ. Цаг үргэж миний аяг шар тэмдэгтэй байдгийг. Угаасаа
Тэгээ гац чинь альсвал аччихаа. Одоо хэлээд байгаа эрүүгийн хуулийнхаа нэмэлт заалтыг хаврын чуулган гэхгүй одоо яаралтай гормоор хуралдаад би энэ засгийн газрын тэргүүн гомжийн зандачлаар ерөнхий сайдд хэлж байна. Яаралтай гормоор хуралдаад хууль зүйн байнгын ороо хуралдаад хууль зүйн дотоод хэргийн сайд үүрэг өгөөд ингээд яваач гэдгийг одоо би шаардаад байгаа. Одоо хэдэн сарын дараа цагаан сар март одоо тэгээ зэргийн баяр явсаар байжгаад нэг хаврын чуулгыг эхлэн тэр бол чинь иргэдсэн айж штэ бид нар чинь. Бид чинь бас төмрөөр хийсэн хүмүүс биш штэ. Бид чинь эх орныхоо эзэд байх хэвээр. Бидний өвөр хүүхдүүд энэ Монгол улсын эзэд байх хэвээр байхгүй юу? Ойлгож байна уу? Тийм учраас энэ хуулийг яаралтай өргөн барил та. Яаралтай өргөн барих хэвээр. Цэцгийн өөрчлөлт гажтай гэдгийг одоо эрүүл мэндийн юугаар тогтоогоод ингээд хяналтанд байдаг улсууд гэдэг байгаа. Энэ улсууд чинь хүн амьтан аль талаад ингээд аимшиг аллах хийгээд байна гэдэг чинь энэ зүй ёсны асуудал юм уу? Ингээд ярингуул одоо над руу таагалж орж нэг эмэгтэй ирээд оруулаад байгаа. Энэ ингээд цэцгийн өөрчлөлтөө ингээд өвчлөнгүүдийг одоо ингээд нийгэмд ад үзэх боллоо моллоо гэд эсрэгээр мөшиж би ерөөсөө цэцгийн эрүүл мэндийн өвчлөнгүүдийг ерөөсөө би ад болж ингэж огтосоо яриаггүй заяа. Та нар юмыг бас зөв зүйлээс нь ойлгох сур ойлгож байна. Хамгийн гол нь хүний амь насыг авч яваад гаж тонтонгуудад би хэлж байгаа. Тэгээ цаазын хууль гэдэг юм аа одоо хэсэгсэн сэргээх хэрэгтэй хүнийг онц ностойгоор хүний амь насыг хөнөөх одоо цуурал алуурчин бага насны хүүхдийг хүчнэх ийм оосо гаж тонтог ийм хүн биш навчнууд юм байгаа байхгүй алуурч хүн биш гаж тонтонгууд ерөөсөө тийг төсвийн мөнгөөр тижээгээд байх шаардлага байхгүй байхгүй юу навчнуудыг өнөөдөр би хүний эрх яриад байгаа хүний эрхийг хамгийн их ярьдаг Америкийн нэгдсэн улс өнөөдөр хөөе 120-оос 140 жилийн ялын санкцтай дээд хэмжээ. Тэгээ ингээд та нар бодлоо. Одоо энэ ялынхаа санкц нэмэлт өөрчлөлт оруулаад хүн амнаас одоо үнэхээр энэ цаазын ялнаас одоо иргэд нэрээд авч чадахгүй хэмжээний байгаа бол зүгээр энэ хүн амныг хэрэг гэдэг уу юу? Эрэг үеийн 10 дугаар зүйл заалт нэмэлт өөрчлөлт оруулаад тийм биз дээ. Онц ностойгоор бага насны хүүхдийг хүчирдэг амь насыг авч цуурал алуурчин цэцгийн өөрчлөлтөд хулгайчдыг ерөөсө цаазын ял байдгүй мөгөд 15-аас 20 жилийн гяндан гэдэг ялын санкцтай. Тэр нь 20 жилийн онцгой шоронгийн ялтай. 40 жилийн ялтай болгоод өгчээч. Энэ бүгдийг би шахаж шаардаад байгаа. Энэ бол хамгийн зөв алхам байхгүй юу өнөөдөр нийгэмд. За захын төсөө бол зөндөө юм ярмаар байна. Даач үнэхээр урам алдах үнэхээр. Өдөр 36 мянган дагагчтай бэжээс лайв хийгээд 10-11 минут гардаг 20-30 сая болсон. Айгүй хурдан 1-2 минутанд үгүй болж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл трол аримуд өнөөдөр намайг жадлан эсэргүүцээд намайг ерөөсөө импорт болгоход байгаа. Одоо ингээд хүний тоо нэг гацаад оршгол 7 минут болж байгаа. За ийм биш үү манайха би нэг рэл оруулчих. Одоо тэгээд Монгол улсын эргэж унагийн өрсөлдөд хандаад одоо ямар ч гэсэн та хүсэлтээ өгөөч. Олон улсын конвенцэд одоо хүсэлтээ өгөө, нэгдсэн улсын байр хүсэлтээ өгөө. Улс их орны маань иргэдийн маань энэ гаж тонтон алуурч нь аль садаа дууслаа гэдгийг миний бие цаг үрж эсэргүүцэж байгаа. За ингээд дэмжиж ингээд лайв үзэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ 200-300 хүн үзсэн байна. Надад бол 6-7 хүний нүд дээдл нь 10-20 хүний нүд гарсан. Угаасаа гардаггүй. За ийм байж цааш ширээ гэдэг хэрэг хандсан.